Философийн шинжлэх ухааны доктор профессор Данзан Хорлоогийн дашбарууга оролцож Монголын улс төрдөх уналт доройтол мөн үүнээс гарах гарц гаргалгааны талаар Эрдэнэтэн мэргэд маань ярилцж байна. За ингээд Монголын ард түмэн мянган жил хүлээж 3 сая 200 мянган хүн амтай болсон хэдий ч гэсэн олон үзүүлэлтүүд, олон сэдвүүд бидний санааг зовоож байгаа юм. Тэр дундаа 3 сая 200 мянган ард иргэдийн сая 200 мянган 1-16 насны хүүхэд байгаа энэ үед баг хурлын эрдмийн чуулганд ойрхон эрүүл мэндийн асуудлыг сөхөн ярих зайлшгүй шаардлага гарч байна. Тэм ч учраас өнөөдөр та бүхэнд нэгэн эрхэм хүндтэй өвөр монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн бидний дээлний минь тасархай болсон өвөрлөгч ахын дүүсийн баг шимээ хүндэлдэг нэгэн сайхан зочныг та бүхэнтэй уулзуулах болно. Ингээд баг хурлын эрдмийн чуулган 249 дугаарын зочноор сайн нэрэг компанийн эрүүл мэндийн зөвлөх Мэцлийн эмч Авирын мөнхөө өргөдөн оролцож байна. За ингээд Ар Монголд, Талын Монголд хүрэлцэн ирж олон мянган үзэгчдийн маань урилгыг хүлээн авч нэвтрүүлэхд оролцсон танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Үзэгчдийн мэнд энэ өдрийн төмөн амгалангийг айлтгая. Сайн байцгаана уу. За баярлалаа. Тэгэхээр одоо олон сайхан зүйлийг ярмаар байвч бас жаахан таагүй мэдээтэй өгтөж байна. Яг тэгвэл одоо Монголын ард түмний эрүүл мэндийн энэ тоо баримтууд бол одоо Монголын төдийгүй дэлхийн нийтийн санааг өсвөл үе зовж байна. Монгол улсад явуулсан дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар монголчууд одоо сүүлийн 30-аад жилийн дотор олон өвчлөлөөр бид одоо дэлхийн ертөнцид нэг жигсэж байна. За эрүүл мэнд бол одоо Монгол айл болгоны сэтгэл зүрхийг зовоосон, эдийн засгийн хямралд оруулсан, мөн одоо олон хүнийг бас өнжрүүлж хацуулсан ийм асуудал болоод байгаа маа. Тийм учраас өнөөдөр тантай би ямар сэдвээр ярих вэ гэхээр эрүүл урт наслах боломжийг алдахулсан шалтгаан ямар гарцууд байна вэ гэдгээр хоёулаа ярих болно. Тэгээд юуны өмнө мэдээж бас нэвтрүүлгийн уламжлал байна, та үзэгчдүүд бас өөрийгөө нэг товчхон танилцуулахгүй юу? За намайг Авирын мөнхөө гэдэг би өвөр Монголын Алшаа баруун хушууна Алтан цог сумна Наранбал гацааны нэг Игэлжирийн Малчнаан айлт төрсөн. Тэгээд одоо уул нь би одоо эмчийн сургууль суугаад эмч болоод мөсөслийн эмч хийгээд. Ингээ мөсөслийн эмч хийгээд байхдаа нэг 10-аад жил хийсэн л дээ. 10 жил хийхэд нэг хувиралт гарч байна. Тэр хувиралт ямар байдгийг гэхээр ерөөсөн эмнэлэг их сайн хөгжиж байгаа байхгүй 10 жилийн дотор чинь 80 хэдээс 90 хэдэн он чинь нэлээд сайн хөгжиж байна. Гэвч эмнэлэг хөгжихийн хажуугаар өвчтэй хүмүүсд олширч эхэлж байгаа. Яг таны санд сэтгэлийг зовоосон сая хэллээ шүү дээ. Зөндөө олон одоо дэлхийд бас мэдрэгдмээр юм олон өвчнгүүд гарч ирж байна, тийм ээ. 30 жилийн хооронд тэрнээс өмнө гайгүй байсан байна гэж харагдаж байна, тийм. Тэгээд ингээд олон өвчин гарч ирж байгаа болохоор нэг юм манай энэ эрүүл мэндийн системт үйл ажиллагаа гэж хэлж болно, тийм ээ. Энэ дээр нэг жаахан дутагдaltaй тал харагдаж байна уу та бодвол. Тэгээд ийм дутагдaltaй тал байгаа болохоор энэ дутагдлыг яаж нөхөх вэ гэсэн зорилтоор энэ дутагдлыг би ингэж олж харж байна. Эмнэлэг гэдэг бол өвчнийг эмчилдэг юм байна. Та өвдвөл эмнэлэгд очдог юм байна. Өвдөхгүй бол эмнэлэгд очдоггүй юм байна. Гэвч яагаад өвчилж яах гэдэг асуудал юунаас болж гэнэ үү? Зөвхөн эрүүл мэндийн мэдлэг боловсрол дутагдсанаас болж хүн өвчилдэг юм байна. Тэгвэл энэ замыг нээх ёстой. Эмнэлэгд үзүүлнэ гэдэг чинь ганц дамаараа ганц хөлөөрөө ингэж цогж явж байна гэсэн үг. Хэрвээ бид нар хүнд эрүүл мэндийн мэдлэг боловсрол олуулчихвал яах вэ? Хүн хоёр хөлөөрөө сайхан алхаж явж байна. Ингээд байгаль ертөнцөөс бид нарт ерөнхийдөө 100 нас хайрлсан юм байна л. Тэр насанд хүрэх болцоог хангах юм байна. Тиймээс хоёлаа одоо тэр талаар сайхан дэлгэрэнгүй ярина. Тэрнээс та 1981 оноос хойш бараг 40 жил өвөр Монголын энэ Алшаа аймагт Мэцлийн эмчээр ажиллаж байжээ. Тэгэхээр тэр үед одоо өвөр монголчуудын эрүүл мэндийн байдал, эрүүл мэндэд тулгамддаг одоо томоохон бэрхшээлүүд, ер нь манайтай адил төстэй, манайхаас ондоо юм ер нь ямар байсан бэ? Тэр 40 жилийн сайн мэдэхгүй шүү. Харин би бол 10 хэдэн жил Мэцлийн эмч хийгээд болчихсон. Яагаад гэвэл одоо өнөөс хойшх нь бол 24 жилийн туршид би хүнийг өвчин олуулахгүй ажил. Одоо ер нь дэлхийд дахин харагдаж байгаа асуудал бол одоо өнгөрсөн чинь нэг одоо халдварт өвчин гэж байсан юм. Энэ нь дарамгайлж ясан бол одоо бол халдварт бус өвчнөр дарамгайл гарч ирсэн. Иймээс энэ халдварт бус өвчин хаанаас ирж байна? Та эрүүл амьдраагүйс ирж байна. Тэгэхээр энийг үндсэн өөрчлөх зорилтын төлөө л ийм 24 жилийн чармаалт гаргаж судалж явж байна. Өвөр монголчуудын эрүүл мэндийн байдал одоо хятадын 55 үндэстэн энэ хятадын бусад мужид дотроос ямар төвшөнд явдаг вэ? Ер нь бол өвөр Монголын эрүүл мэндийн төвшин бол Хятадын дэгчдгсэн амнаас энэ өдрийн хувьд 76 хүрж яана гэж үзэж байгаа. Өвөр Монгол бол 71 2-той байна гэж үзэж байгаа юм. Тэгэхээр харьцангуй арай нэг жаахан доогуур шиг байна. Яагаад онцгойлон одоо манай Малчин төмнө амнаас тийм бас их одоо өндөр төвшин 76 хүрч чадаагүй байна. Энэ гол шалтгаан хаана байна гэвэл одоо энэ мэдлэг тэгээ яг хөө тэр
амьдарч байгаа орчин бас байдаг л байх л та тий. Гол л одоо хүмүүс чинь хоол, унд, сэтгэл санаа, хөдөлгөөн энэ олон юмтай холбогдсон ч тий. Энэ дээрээ төвшин хүрээгүй болоо гэж бодож байна. Хятадын төвшнийг бол одоо бол 76 гэж өгч одоо 2030 онд 80 хүргэнэ гэж байна шүү дээ. 79 18 6 хүргэнэ гэсэн ийм зорилттой байна. Тэгэхээр энэ хүргэх боломж байдаг байхаа гэж би бодож байна. Манай өөр монголчууд одоо сүүлийн жилүүдэд одоо үнэхээр эрүүл мэндийн тэр үзэл ухамсар бол 90-с дээшилсэн. Тэгэхээр бол энд хүрнэ гэж бодож байна. За. Хятадын уламжлалт анагаах ухаан бол маш олон мянган жилийн түүхтэн дээр өнөөдөр Хятад улс дэлхийд хөгжлөөр одоо Америкийн нэгдсэн улсын дараа хоёрт яригдж байгаа үед орчин үеийн анагаах ухаан бас хүчтэй ингээд тесрэлт маягаар хөгжиж байна. Тэгэхээр ер нь бол Хятадууд улсын дэлхийн хүн амын дунд одоо урт наслалтын нууцыг олсон олон одоо сонирхолтой хүний санаанд ормгийн өвчний одоо арга замыг олсон тийм сонгодог анагаах ухааны түүхтэй ард түмэн шүү дээ. Магадгүй Аз твээс бол одоо аюурведийн анагаах ухаан, Хятадын анагаах ухаан гэж Европ өрн дахиныхан бол илүү мэддэг. Тэгэхээр та Хятадын анагаах ухааныг ер нь хэр судалсан, Хятадын ямар сургуульд сурч ийсэн, Хятадын анагаах ухааны одоо ямар нарийн одоо гайхамшигыг бас та ер нь мэдсэн бэ? Би бол уламжилт имлэг сураагүй. Хятадын анагаах ухаан гэдэг бол уламжилт имлэг юм байна. Би бол Нанжуу хотод тэр Баруун хотын үндэсний их сургуулийн тэр Европ имлэгийн салгасан. Европ имлэг сурсан. Европ имлэг сураад ингээд имлэгд ажил. Тийм болохоор би Хятад бол үнэхээр одоо олон жилийн турш жишээлбэл одоо энэ байна штэ өвчнийг нэг ийм үг байдаг юм. Хятад их сайн эмч хамгийн муу эмч өвчнийг эмчилдэг гэж. Дунд эмч нь болохоор өвчнийг оншилдог. За хамгийн сайн эмч нь болохоор өвчнийг урьдчилан сэргийлдэг гэж ийм нэг үг байдаг. Энэ чинь бараг 2000 жилийн өмнө хүн хилээ гаргасан байгаа байхгүй. Тэгэхээр бас л мундаг л да. Гэхдээ Хятадын анагаах ухааны тэр олон юмнууд байна штэ. Тэр барай засалж байд юм уу, зүү төөнлөг байд юм уу, өсөн юм байд юм уу, байгалаг заслууд. Үнэхээр гайхалтай сайн. Энийг одоо аргагүй. Гэхдээ миний хийж явж байгаа зам мөр бол Европоос ирсэн зам мөр. Европ эмнэлгээр л дамжуулан үзэж байна. Хятадын анагаах ухаанд Европ эмнэлгийн одоо хөгжил ямар төвшөнд явагддгийг. Ер нь одоо Европ эмнэлгийг Хятадууд тэр эзэмшиж чадсан байма. Бид нар бол одоо 1940-од оноос хойш бол Орос суудтай нийлээд одоо уламжлалт анагаах ухаан 45-аас 90 оны хооронд 50-д жил тасарсан хэдий ч энэний байр суурин дээр Европ эмнэлэг одоо өсрөнгөө хөгжиж орж ирээд маш олон эрдэмтэн мэргэд одоо Европод Оросд сурж ингэж эзэмшсэн байдгийм аа. Хятадууд бол ямар байдаг вэ? Өндөр төвшин, дэлхийн төвшөнтэй зэрэг явж байгааг би ойлгож байна. Зарим талдаар төрүүлж байгаа. Яагаад гэвэл сүүлийн үед судалгаа сайн хийдэг болсон, техник сайн хөгжсөн, том тэр машингууд одоо нөгөө Эмирац гэдэг юм уу энд нарыг бүр өөрөө хийж байна шүү дээ. Энэ одоо эдгээр төвчний хувьд бол одоо ярих юмгүй өндөр төвчөнд очсон. Хятад үндэстэн гэдэг бол Европ хэмнэлгийг бүр өөрийн болгоод авчихсан. Өөрийн болгоод авцсан. За нэр томьёогоос өксүүлээ бүх юм нь өөрөө хийж чадна. Европ эмээр тэр л одоо бүх шинжилгээ, бүх юмнууд техник төхөөрөмж бүр өөрийн болсон. Тиймээс бол ирж байгаа нь Европ гэж нэрлэж байгаа боловч баг өөрийн болоод өөрөө шинжлэх ухаанаар хөгжүүлж байна. Тэгэхээр бол төвшин бол одоо ярих юмгүй өндөр төвшөнд байгаа. 20 дугаар зууныг бол халдвар төвшний 100, 21 дугаар зууныг бол оншин тогтоох өвчний 100 гэж үзэж байгаа. Магадгүй энийг бүр одоо зарим эрдэмтэд юу гэж ярьж байна гэхээр альтернатив анагаах ухааны суурь бол оншин тогтоохдохгүй. Эсвэл урд өмнө байгаагүй юм өвчний 100 гарч ирж байгаа учраас энд бол одоо Европ анагаах ухаан өвчин өгсдөж байна. Тухайлбал одоо жишээлбэл өөрийгөө эдгийх тухай Европ анагаах ухаанд бол яг тийм шинжлэх ухааны үндэслэлтэй томоохон гарт хүрэх чаар материалууд бол байдаггүй. Эмчнэр өөрсдийн жорн дээр өөрсдийн туршлага дээр үндэслэж сүүлийн үед бол одоо яг энэ салбар нь ингээд төлхөө гарч ирэх гэж байгаа. Жишээлбэл одоо манай Монголын Европын том эмчнэр ч гэсэн яг Европ эмнэлгээл дагдаг болохоос ч чамд одоо даалд өвчин байна. Тэрийг одоо Европ анагаах ухаан тэгж үзэж байна. Энийг Европ анагаах ухаан ингэж эмчилж чинь гэсэн онол бол байхгүй. Яг эмчнэр өөрсдийн арга барилаар Европ анагаах ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй үзээд ингээд 21-р зууны оншин тогтоохдохгүй өвчин буюу шинээр мэдэгдэж байгаа энэ өвчний зуунд одоо шинэ арга барилтай явахгүй болохгүй гэж байна шүү дээ. Тэгэхээр та бол Европ анагаах ухаанаар мэргэсэн өвөр Монгол эмчийн хувьд энэ Европын мэдлэг дээр дөрөөлөн өөрийн бас одоо ямар ололтыг энэ анагаах ухаантай хослуулж